За сайн байцгаана уу та бүхэн. За Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үндэсний цэцэрлэгт хүрээлэн хариалагддаг. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 40 га газрыг хамгаалтын бүсээс гаргаж үндэсний урлагийн театр барина гэдэг шийдвэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр гарсан байна. За 40 га газар гэдэг бол их том хэмжээтэй газар. За тэгэхээр ганцхан үндэсний урлагийн театр барихын тулд 40 га газрыг хамгаалтын бүсээс гаргалаа гэж бол би бол ойлгохгүй байна. Магадгүй үндэсний урлагийн театр нэртэй дахиад одоо Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо шиг юм том хотгон хорооллууд одоо баригдах юм эрсдлийг бол үүсгэсэн байна гэж ингэж харж байгаа. За яагаад гэж харж ийн гэхээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Шинэ Зов айлт төвийн зүүн талд 3 га газар дээр 920 хүүхдийн нэг сургууль, 640 хүүхдийн дахиад нэг сургууль, 320 хүүхдийн цэцэрлэгийг бол 3 га газар дээр ингэж барьсан байдаг юм аа. Гэтэл 40 га газар гэдэг бол их том хэмжээтэй газар. Хэд хэдэн хотгон хороолол үндэсний урлагийн театартайгаа багтах хэмжээний тийм том газар байгаамаа. Олимп хотхны гихт бол 5 га газар дээр 50,000 м2 газар дээр л барьсан байдаг. Энд 1200 орчим айл өрх, за 640 хүүхдийн сургууль, за бусад одоо объектууд, үйлчлэгээний төвүүд бас ингэж барьсан байдаг юм аа. За тэгэхээр 40 га газрыг үндэсний урлагийн театр барина гэдэг нэртэйгээр хамгаалтын бүсээс нь гаргаад дахиад одоо том хотгон хорооллууд бас барих үедээ гэдэг юм болгоомжлол надад байна. За та бүхэн энэ талаар мэдээлэл сонссон уу? За энэ 40 га газрыг хамгаалтын бүсээс гаргаж байгаа энэ шийдвэр дээр бас санал хүсэлт сэтгэлдээ та бүхэн бас бичээрэй.